Сэдвэр бол хүмүүс яагаад худлаа хэлдэг вэ? Худал хэлсэнд нь бусд хүмүүс нь яагаад итгэдэг вэ? Худал хэлэхтэй холбоотойгоор бидний харилцаанд, хүн хоорондын харилцаанд итгэлцэл гэдэг зүйл яагаад чухал байдаг вэ гэдэг талаар ярилцах байгаа тийм ээ. Тэгэхээр худлаа ярих, худлаа хэлэх гэдэг бол дэлхийн нийтийн соёлд байнга сөрөг үнэлгээг авч идэг, нийгмийн хүчтэй хоригтой тулгарч идэг үйл явц байгаа. Гисэн хэдий чиг бидний өдөр тутамд байнга тохиолдож идэг үйл явцтэй. Ерөнхийдөө бол судалгаанаас харахад хүмүүсийн ихэнх нь буюу 95% нь нэг ч удаа худлаа хэлэхгүйгээр бүтэн 7 хоног өнгөрч чадахгүй гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа юм л да. Тэгэхээр бидний эргэн тойронд бол жижиг жижиг худлууд байнга тохиолдож идэг. Гэхдээ зарим хүмүүс бусдаас илүүтэйгээр олон давтамжтайгаар худлаа ярьдаг. Үүний цааш шалтгаан нь юу бэ гэдгийг нэг сонирхолтой болж эхэлж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдүүд бол 2 нас хүртэл огт худлаа хэлэхгүйгээр маш шударга байдаг юм байна л да. 2 наснаас хоошоогоо болоод ирэнгүүт худлаа ярихыг сурч идэг гинэ. Гэхдээ мэдээж хэрэг аав ээжүүд бол худлаа ярихын эсрэг хүмүүжлийн арга барилуудыг байнга оруулна. Худлаа ярих юм бол магадгүй одоо үүнийг ямар нэгэн арга техник ашиглаад болиулах гэж оролдоно те. Өөрөөр хэлэх юм бол 2-оос 5 нас хүртэлх үед хүн арга техниктэйгээр худлаа ярихыг суралцдаг юм байна л да. Хэрхэн логиктойгоор худлаа ярих вэ гэдгийг суралцдаг гэсэн. Ихэнх судлаач нарын үзэж байгаагаар энэ хүүхдийн худлаа ярих үйл явц бол танин мэдхэн хөгжлийн нэг үе шат юм байна. Өөрөөр хэлэх юм бол зайлшгүй одоо бас бидний даван туулах шаардлагатай танин мэдхэн хөгжлийн үе юм байна гэж үздэг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нийгэмдээ бид нэр хүлд нийлүүлж цогцож амьдрахын тулд бас худлаа ярихдаа нэг юм техник ашиглаж эхэлдэг байх нь шүү дээ. За энэ нь явсаар байгаад хүүхдийг өсвөр наснд хүрэх үед нь худлаа ярих хэмжээ нь бүр ингээд дээд хэмжээнд хүрдэг юм байна л да. Үүнээсээ цаашаага нас биеинд хүрээд явах тусмаа багаар буурсаар агаад ер нь нас нэмэгдэхин хэрээр худал ярих хэмжээ бол маш бага хэмжээнд очтгоо гэж үзээд байгаа. Гэтэл үүний эсрэг жишээ бол бүр ингээд худал ярих өдөр тутмынх нь баг нэг хэм маяг болсон тий. Бараг заримдаа өөрийгөө худлаа яриад байгаа гэдгийг анзаарахгүйгээр худал өгнүүдийг хэрэгэлдэг хүмүүс байгаад байгаа. Тэд нар болохоор арай өөр шалтгаан, өөр одоо жишээ болж явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тэр худлаа ярьж байгаа нь нэлээд том буюу би чамайг амьдралдаа хийzэж хуурж байгаагүй, би чиний мөнгнөөс ч авж байгаагүй, би чамайг ард турч нь муулж байгаагүй гэх мэтчлэн худлаа ярьж байгаа нь хэрвээ баригдах юм бол нэлээд том хариуцлага хүлээхээр худал зүйлүүд байж болно тийм. Тэгээд мөн энэ том худлуудыг хилдэггүй хүмүүс болохоор би бол нэлээд худалч бишээ гэж өөрсдөө тодорхойлж иж магадгүй. Би бол ерөөсөө худал ярьдаггүй. Гэхдээ бид нар өдөр тутмынхаа амьдралд маш жижигхэн худлаа зүйлүүдийг ч гэсэндээ хэлж яадаг. Өмссөн хувцс нь гоё харагдчихээн, нүрэ ботсон буталт нь өөртөө зөгчээн, үсэн таалагдчихээн гэх мэтчлэн жижигхэн зүйлүүд. Тэгэхээр бидний тодорхойлдог худалч бишээ гэж нэрлэдэг хүмүүс ч гэсэндээ өдөр тутамдаа жижигээр худал ярьж яадаг. Хаяа нэг том худлуудыг ч гэсэндээ хэлж яадаг гэдэг нь бол тодорхой байгаа. Тэгэхээр энэ болгоны үндсээр бид нэр итгэлцэл гэдэг чухал зүйлийн талаар ярьж ирсэн. Итгэлцэл нь яагаад чухал вэ гэвэл хүн хоорондын харилцаа буюу хайр дурлал, улс хоорондын гэрээ контракт хийгдэх, хоорондоо хамтран ажиллагаа явуулах, байгууллагууд хоорондоо итгэж нэг нэгэндээ ажиллаа даатгаж цаашаа хамтран ажиллах гэх бүр дээр нэг нэгэндээ итгэх итгэлцэл явж байна гэсэн үг тийм. Хичнээн бид нэр цаасан дээр бичээд энийг хийнэ гэд гар үсэг зурж байгаа ч гэсэндээ аль эсвэл хин нэгэндээ амлалт баталгаа өгж байгаа ч гэсэндээ түүний цаана нь итгэлцэл дандаа явж байна гэсэн үг тийм. Тэгэхээр худал хуурмагийг хэлснээр худал хуурмагийг хэлсэн баригдсан үед бидний итгэлцэл багаар эмтэрсээр эргэлзээнүүд үүссээр цаашдаа хэвийн хамтран ажиллах, нэгэндээ хайраа илэрхийлэх, нэгээ инхрийлэх, хүндлэх гэх мэтчлэн зүйлүүд нь байхгүй болсоор байна л гэсэн үг байна. За тэгэхээр худал хуурмагийг төрлөөр нь хэв шинжээр нь хоёр хэв шинжэд хувааж болоо да. Нэг нь болохоор шууд мэдээллийг нуун дарагдуулах буюу үнэн бодит мэдээллийг нөгөө хүнд хэлэхгүйгээр өнгөрөх байж болно. Тэр нь болохоор өнөөдөр юу хийсэн бэ гэхэд нь ерөөсөө огт хариулахгүйгээр явчих тийм. Энэ нь болохоор худлаа ярих төрөлдөө яваад орчихно. Нөгөөдг нь болохоор шууд худал мэдээллийг зохиох буюу тухайн өдрөө найзуудтайгаа уулзаа явсан бол юу хийсэн бэ гэдэг асуултанд нь өнөөдөр ажил дээр оройтчлоо гэж хариулах байж болно гэсэн үг. Тэр үндсэн хэв шинжээр нь ийм хоёр төрөлт хуваагаад байгаа. За мөн худлаа хэлэх өөр аргууд байж болно. Энэ нь буруу чиглүүлэх буюу сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрж байгаа ч гэсэндэ тэр сэтгэл хөдлөлийг юу үүсгэснийг албаар буруугаар тодорхойлох байж болно гэсэн үг. За жишээ нь бол худал хэлсэн талаар асуухт нь за чи үнэхээр худлаа хэлсэн үү, үнэн хэлсэн үү гэж асуухт нь сандарч байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа ч
Энэ нь худал хуурмагт баригдчихгүй гэж айд сандарсан нас илүүтэйгээр гин буруугууд сэжиглэгдэж байна гэсэн айцтай холбоотой гэж хэлэх буюу худлаа хэлснээс үүссэн айцаа дараад чи тэгээд худлаа хэлээгүй юм бол яагаад сандраад байгаа, яагаад айгаад байгаа гэж асууж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь хариултанд нь болохоор үгүй миний ингэж хэлж байгаад итгэхгүй байгаад чинь би айж байна. Яагаад надад итгэхгүй байгаа гайх чинь гэх мэтчлэнгээр худлаа чиглүүлэх үг гэж гэсэн үг. За дараад нь болохоор үннийг худал хэлэх буюу хэтрүүлэг эсвэл хошигнолоор үннийг хэлэх. За энэ хүлээн авагч нь мэдээлэлгүй эсвэл төөрөгдсөн хിവэр үлдэх боломжтой нөхцөл байдлыг үүсгэдэг гэсэн үг. За жишээ нь өсвөр насны хүүхэд нэг өглөө витамин А уухыг өсөхгүй байгаа бөгөөд оронд нь бие засах газар руу ингээд нойлын угаалт турлууч юм хийгээд уурсгацсан гэж бод. Тэгсэн чинь ээж аав нь витамин А уусан уу гэж асуусан чинь би сая нойл руу уурсгацлаа гэд нэг хөгжөөнт байдлаар хэлээд өнгөрчин. Тэнгүүд аав ээж хоёр нь тоглож ин доо тэрнээс ууцсан байна да гэдэг ойлголттой үлдчихэв гэсэн үг. Тэрэн дээр болохоор хүүхэд худлаа хэлсэн үү гэвэл хэлээгүй үннээ хэлсэн. Гэхдээ цаад санаа сэтэл хэлж байгаа өнгө нь юу байсан бэ гэвэл үннээ хошигнол байдлаар нуугаад дарагдуулсан л хэлбэр болчихж байгаа. Тэ? За дараад нь болохоор хагас нуух буюу мэдээллийн хагасыг өгөөд хагасыг нуунд дарагдуулах. За энэ нь жишээ нь гүйцэтгэх захирал нь компанийнхаа гүйцэтгэлийн талаар асуухад нь бид гайхалтай ажиллаж байна. Энэ жил бид 2 дахин их орлого олсон гэж хариулж болно. Тэгвэл цааталт нь юуг нуунд дарагдуулсан бэ гэхээр өнгөрсөн жилээсээ 4 дахин илүү зарлага гаргаснаа хэлээгүй өнгөрцөн байж болно гэсэн. Тэгэхээр захирал нь ямар мэдээлэлд үлдэж байгаагаар манай компани сайн ажиллаж байгаа юм байна. Өмнөхөөс илүү ашиг олсон юм байна гэдэг ойлголттой үлдэж байгаа боловч яг бодит зэрэг дээрээ өмнөхөөс илүү зарлага гаргаад огт ашигаа нэмэгдүүлээгүй байх боломжтой гэсэн. За дараачих нь буруу дүгнэлт хийхээс зайлсхийх гэж байгаа. Энэ нь үннийг хэлэх боловч хэлсэн зүйлийн эсрэг зүйлийг илэрхийлэх арга замаар худлаа хэлнэ. За жишээ нь нэг найз чинь таныг орой хоолнд урьсан гэж бодъё. Тэгсэн чинь хийсэн хоол нь танд таалагдаагүй. Гэхдээ та хоол нь таалагдсан уу, хоол дажгүй байсан уу гэдэг асуултанд нь ерөөсөө өмнө хизээж ийм амттай хоол идчихсэн гоо гэж хариулж байна. Энэ яг үүндээ бодит мэдээллээс огтхон өгөхгүй байгаа зүйл болж байгаа байхгүй тий. Хоол гоё байсан уу, таалагдсан уу гэдэгт огт хариулаагүй. Зүгээр л өмнө ийм амттай хоол идэж байгаагүй гэсэн хариулт өгч шүү. Тэгэхээр энэ нас мөн худал хэлэх өөр хэлбэр болж болдог байх юм. Тэгэхээр бас худал болгон муу байдаг байх нь тий. Яагаад тэгэхээр нийгмийн зарим нэгэн одоо бусдыг гомдоохгүй тулд худал хэлж болно. За маргаан зөрчилдөө үүсэхгүй тулд худал хэлж болно гэх мэтчлэнгээр те илдэг байдлын нэг хэлбэр болоод худлаа хэлж болдог байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо манай эрэгтэйчүүд бол гэдэг штэ. Найз эмэгтэй нь одоо би өнөөдөр ямар харагч нэг чи өстө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шиг харагч байна. Чи өстө хамгийн сайхан гэх. Энэ нь одоо юу гэдэг чинь үнэхээр үнэн мэдээл байх албагүй. Гэхдээ нөгөө хүндээ мэдээж хэрэг эерэг мэдрэмжүүдийг төрүүлж байгаа эдгээр худал өгнүүдийг цагаан худал гэж хэлдэг байх нь. Тэр хүмүүс бид нар яагаад ийм цагаан худал өгнүүдийг хилдэг болсон бэ гэхээр цаад шалтгаан нь бол хамгийн ихнийх нь түрүүний хэлсэнчлэн илдэг байдал юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол харилцаж байгаа хүндээ сөрөг мэдрэмж үлдээхгүй байхыг хүсэж штэ тий. Заавал би тэр хүний муухай харагдаж байгааг хэлж одоо эвгүүцүүлэх албагүй штэ. Дараагийн нэг сэтлэн гэх юм бол сэтгэл зүйн хүн төлбөр буюу өөрсдийн одоо сэтгэл зүйн хувьд эмзэглэж явдаг дүр төрхөө нуухын тулд худлаагаар ярих тий. Өөрөөр хэлэх юм бол эгогоо хоолж байгаа нэг хэлбэр болно гэсэн үг. Нэг сул тал байлаа гэхэд түүнийгээ өөрийн амжилт, давуу тал зэргээрээ одоо хитрүүлж, дэгсдүүлж ярьж агаад түүнийг нууж байгаа нэг хэлбэр байж болох нь. Нөгөө талд нь гэх юм бол эрх мэдлийн нөлөөгөөр буюу одоо бидний ихэнх нь дээрээ хин нэгэн эрх мэдэлтний доор явж байгаа тий. Өөрөөр хэлбэл удирдлагын доор явж байгаа. Тэгэхээр магадгүй байгууллагынхаа удирдлагт ч юм уу шууд энэ ажил чинь надад таалагдахгүй байна. Би энийг илүү цагаар ажиллахаар ядраад байна гэдэг ч юм уу хэлэхгүй шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол амьдралын зайлшгүй нөхцөл байдлын үйл датагаар бид нэр зарим тохиолдолд иймэрхүү цагаан худлыг хэлэх шаардлагатай болдог байх нь. Хамгийн дараагийнх нь гэх юм бол харилцааны тогтвортой байдлаа үргэлжлүүлэхийн тулд зарим нэгэн зүйлсийг худлаа хэлээд ч юм уу те. Яагаад тэгэхээр боддоор нь үнээр нь хэлчих юм бол харилцаанд магадгүй сэв суух гэдэг ч юм уу. Би харин гэж явж байгаа санаандгүй тохиолдлоор найзуудтайгаа уулзаад өөр тийшээ явцсан те. Гэтэл тэгж хэлэх юм бол ойлгохгүй байдаг нөхцөл байдал ч юм уу. Байнга зөвтгөх аргагүй ч гэсэндээ харилцаагаа авч үлдэхийн тулд энэ мэт цагаан худлуудыг хэлээд байдаг юм байна л да. Гэтэл үүний эсрэг талд нь өдөр тутам ч юм уу те онцгийн шаардлагагүй юмс үзэгдлийн талаар өөрийнхөө хийгээгүй зүйлийг хийсэн болгож ярих ч юм уу тохиолдлууд байдаг. Бид нөгөө худлаа ярьж байгаа хүмүүсийг мэддэг штэ те зарим тохиолдолд. Энэ ер нь бол өөрийгөө ингээл байнга худлаа ярьж идэм дөө гэдэг ч юм уу. Тэр хүмүүсийн цаад шалтгаан нь юу байдаг вэ гэхээр нөгөөний түрүүний ярьсан хамгааллын механизм болж явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол байнга хин нэгний шүүмжлэл дунд бага нас нь өнгөрсөн ч юм уу те байнгын юм дутуугийн мэдрэмжтэй
Эсвэл хин нэгний анхаарлыг өөр дөрөө татахыг хүсэж байгаа л нэг хэлбэр байгаа гэсэн. Ямар ч шалтгаангүйгээр ер нь хүн худлаа ярина. Тэр нь бүр байнга тавтагдана гэдэг бол угаасаа байх боломжгүй шүү дээ, тий. Тэгэхээр байнгын ийм худлаа ярьж байгаа хүмүүсийн ард сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь хамгааллын механизм байж болох нь байна. Эсвэл өнгөрүүлсэн бага насны дурсамжтай нь холбоотой байж болох нь байна. Эсвэл нөгөөх нь ингээд зуршил болоод үлдсэн тий. Ингиж худлаа ярьсч өөрийгөө одоо дэгсдүүлж ярьсан яриагаараа өөрийгөө магадгүй хүчтэйгээр мэдэрдэг, амжилттайгаар мэдэрдэгч байхыг үүсэхгүй. Тэгэхээр ийм хамгааллын механизм бас байж болох нь. Ухамсаргуу талаас болон бага наснд өнгөрүүлсэн дурсамж туршлагын үүднээс бол тийм тайлбарууд байж болж байна. Micro expression буюу нүрийн хувирлал нь хүний зан төлөв, за тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн, юг нууж дарагдуулж хэлж байгаа зүйлийн цаана ямар сэтэл байна гэх мэтчлэн таньж болно гэдэг санаа гаргаж ирсэн Paul Ekman гэдэг сэтгэл судлаачийн зүгээс бол дараах 9 шалтгааныг гаргаж ирж байгаа. Энэ 9 шалтгаан нь шийтгүүлгээс зайлсхийх буюу айдсаас үүдэлтэйгээр худлаа ярьж байгаа. Аль эсвэл өөр хин нэг шийтгүүлэхээс хамгаалах буюу хин нэг битгий муумууд зүйл тохиолдосоо гэдэг үүднээс худлаа хэлэх. Дараагийнх нь бие мах бодит гэмтэл учруулах аюулаас өөрийгөө хамгаалах. Дөрөвдүгээрт өөр аргаар олж авах боломжгүй шагналыг авах. Буюу өөрөө хийгээгүй мөртөө хийсэн гэж хэлээд амжилтанд хүрэх. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээх буюу хин нэгэнд таалагдах. Түүнийхээ хариуд өөрөө өөрийгөө ч гэсэндээ эргээр мэдрэх хүсэл эрмэлзэл. Нийгмийн эвгүй байдалд орхоос зайлсхийх буюу ичгүүдэж байдалд ороод за энэ цаашлаад өөрийгөө муугар бодох, бодлоос зайлсхийх гэсэн үг. Дараагийн нь болохоор нийгмийн нөхцөл байдал гэхээс илүүтэйгээр жижиг харилцаануудтай эвгүй байдалд орохоос зайлсхийх буюу гараа угааж агаад өмдөн дээр ус асгацсан гэж хэлээд яг үнэндээ магадгүй би зассан байж магадгүй шүү дээ жаах хүмүүсийн хувьд. За 8 дугаарх нь санаагаа бусдад мэдэгдэхгүйгээр хувийн нууцыг хадгалах зорилготойгоор яг бодит толсон юмнуудыг хэлэхгүйгээр нөгөөнд худал мэдээллүүдээ хүргэх. За тэгээд эцэст нь 9 дугаарт болохоор бусдад худал мэдээлэл хэлээд бусдыг удирдах хүсэл эрмэлзэлтэйгээр худал хэлэх гэсэн үг. За энэ бол жишээ нөгөө нарциссистууд дээр маш их төгөөмөл тохиолддог тийм. Би ийм амжилтуудыг өмнө хийжсэн гэж хэлснээрээ би чамаас илүү авяас чадвартай мэдлэгтэй гэдэг зүйлүүдийг мэдрүүлэх ойлгуулах зорилготой. Гэтэл яг үнэндээ өмнө хийжсэн зүйлүүд нь худлаа байх боломжтой байдаг тийм. Бас нэг сонирхолтой юм. Гендерээс хамаарат худлаа хэлж байгаа шалтгаан нь өөр байж болт юм байна л да. Эмэгтэйчүүд ихэнхдээ бусдын сэтгэлийг гомдоохгүй тулд бусдад эвгүй сэтгэл төрүүлэхгүй тулд одоо нэг юм манжилсан байдлаар гэх юм уу худлаа ярьдаг болвол эрэгтэй хүмүүс илүү өөрийнхөө тухай худлаа ярьдаг юм байна л да. Би ингэж явж байгаад ийм ингэж амжилт гаргаж ирсэн ч юм уу те. Өөрийн нөгөө давуу талыг дүгийлгэх байдлаар худлаа ярих нь их байдаг гинэ. За түүнээс гадна бид нөр өөрөө өөрсдөө ч гэсэндээ өдөр тутамдаа худлаа хийх тохиолдлууд маш их гардаг те. За шинэ жилийн эхний өдөр 1 сарын 1-нд энэ жил би өстө өөр хүн болно гэж хамаг зорилго төлөвлөгөөнүүдийг бичиж тавьчаал тэр нь магадгүй 2-3 сарын дараа аль нь хэрэгжээгүй байж жишээтэй тийм. Тэгэхээр бид нар яагаад ингэж өөртөө худлаа ярьдаг вэ? Энэ худлаа ярилтанд биднэрт сайнаар болон муугаар яаж нөлөөлдөг вэ гэдэг талаараас ярих юм бол бид нар өөртөө нэгдүгээр худлаа ярьж байгаа нь бол бид нар хизээч яг нэг тогтсон хэв байдалтай яг одоо би болчлоо хангалттай байна. Бусдад энэ байдлаараа л таалагдж байгаа гэж амьдралынхаа турш бодож санаж явах боломжгүй байт юм байна л да. Үргэлж үнээс илүү түүний цаана би яаж гарч болох уу? Яавал үнээс илүү сайжрах уу гэдэг бодол хүслүүд бидний дотор яваал байдаг. Энийгээ бид нөр өөртөө ирээдүйд ирээдүйд тэгж амжилтанд хүрэндээ ирээдүйд би энэ зүйлийг хийчих юм бол хүссэндээ хүрэндээ гэдэг бодлоор дандаа одоо мэдрэмжүүдээ хүлээж авч идэм байна л да. За энэ юу гэсэн үг вэ гэхээр дэлгэрүүлэх юм бол би яг маргаашнаас өглөө эрт босдог болно гэдг нь яг одоо надад ямар мэдрэмжийг төрүүлэх вэ гэхээр би ер нь л өглөө эрт босдог хүн шүү дээ гэдэг мэдрэмжийг яг одоо надад төрүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр би яг одоо өглөө эрт босдоггүй хүн юм мөртлөө ирээдүйн цаг дээр хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ өөртөө итгэлээ олоод авчиж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн жилдээ өмнө жил байгаагүйгээсээ илүү сайн болно гэдэг итгэл үнэмшилтэйгээр төлөвлөгөө бичиж байгаа нь би яг одоо мэдэрч байгаа өөрийнхөө мэдрэмжүүдийг эрэг рүү илүү дээшээ аваачих боломжтой байдаг учраас бид нар яг бодит байдал дээр магадгүй тулгуурлаагүй босод хүчин зүйлсүүдийг авч үзээгүйгээр зөвхөн хүсэл дээрээ тулгуурласан төлөвлөгөөнүүдийг маш их гаргацдаг гэсэн үг. Тэгэхээр яг одоо юу мэдэрч байгаагаа сайжруулах зорилготой байна гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр яавал бид нар өөрсөндөө ингэж худлаа ярихгүй байх вэ? Хэлсвэл өөрсөндөө хэлсэн амлалтандаа хүрч чадах вэ гэвэл яг бодит байдал дээр тулгуурласан олон хүчин зүйлсүүдийг авч үзсэн, хит дөвөөлгсөн, хитрхи хүсэлтэд автагдаагүй төлөвлөгөөнүүдийг маш сайн тунгааж бодоод нягхуур гаргаж чадах юм бол дээрэс нь тавьсан зорилгоо маш жижиг алхмуудад хуваагаад тухайн
алхмууд нь буюу зорилтууд нь биелүүлэхэд хүнд биш байж чадах юм бол бид нэр тавьсан зорилгодоо амархан хүрэх боломжтой болно гэсэн үг. За тэгээд Виржиниагийн их сургуулийн сэтгэл зүйч доктор Белла Ди Пауло гэдэг хүний хийсэн нэг судалгаа байна л да. За энэ дээр болохоор худал хэлэх нь амьдралын нөхцөл гэдгийг хэлээд судалгаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь өдөрт 10 ба түүнээс дээш минут үргэлжилсэн худал зүйлсүүдийг ярьдаг гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ дээр бол бид нэр 7 хоногт хэр худлаа ярьж гинэ гэхээр нэг нэгийн харилцаатай буюу хоёр хүний хоорондын харилцаанд яригдж байгаа зүйлсийн 30% нь худал байдаг гэсэн үр дүн гарч байгаа маань л да. Тэгэхээр бид нэр 7 хоногийн турш ярьж байгаа зүйлийн 30% нь худлаа байдаг гэсэн. Бөөх тэгэхээр 30% орчим нь худал. Гэтэ энэний бараг ихэнх нь нөгөө цагаан худал гэдэг маань болоод явдаг бах те. Тийм бах, дийлэнх нь. Тэгэхээр яг худлаа ярьж явах үед тэгвэл бидний тархин дотор юу болдог вэ гэдэг нь айгүй сонирхолтой бах те. Яагаад тэгэхээр хүн болгоны амьдралд байдаг юм болохоор түгээмэл бид нэр тохиолдож байгаа шүү дээ те. Ер нь бид нарыг худлаа ярина гэдэг нь тархийг бол өндөр сэрэмжтэй нөхцөлд авааччихдаг. Яагаад тэгэхээр энгийнээр л бодох юм бол хүн худлаа ярьсан юм дараа нь тэрийг логиктойгоор үргэлжлүүлж явах шаардлагатай болно шүү дээ. Өөрөөр хэлбэл мартахгүй байх хэрэгтэй болно гэсэн үг. Тэнгүүд тархин дотор байнга юм сигнал ажиллах нь шүү дээ. Чи энийг ингээ худлаа ярьсан шүү. Энийгээ санаж яваарэ гэдэг сигнал бол байнга ажиллана гэсэн үг. За яг энэ үед хүний тархинд 3 хэсэг идэвхжиж тийм байна л да. Эхнийх нь бол тархины урд талын дэлбэн буюу неокортекс хамгийн идэвхтэйгээр ажиллаж байдаг. За энэ хэсэг нь бол бидний танин мэдхүн бүхий л үйл явцуудыг удирдаад явж байдаг анхаарал, ой, тогтоолт, за нөгөө сэрэл мэдрэмжтэй холбоотой бүхий л хэсгүүдийг хариуцчихдаг. Тэгэнгүүт өөрөөр хэлэх юм бол бид нэр худлаа ярьсан зүйлээ хадгалж авч тогтоохын тулд тархины нөгөө танин мэдхүн үйл ажиллагаа хариуцдаг хэсэг хамгийн идэвхтэйгээр ажиллаж байдаг. Байнга зогсоо зайгүй ажиллах нь шүү дээ. Тэнгүүт магадгүй энэ нь эргээд бид нэр өөр зүйлд ашиглах боломжтой байсан, өөр танин мэдхүн үйл явцуудад ашиглах боломжтой байсан тархиныхаа нөөц бололцоог худлаа ярьснараа үржиж байгаа хэлбэр болж болох юм. За хоёрдугаар гэх юм бол бидний сэтгэлийн хөдөлгөөнийг хариуцчихдаг лимбийн тогтолцоо маш идэвхтэйгээр ажиллаж эхэлдэг. За яг стрессийн үед ялгардаг, зүхтах эсвэл тэмцэх гэсэн тохиол бол маш эрчимтэй явагддаг гэсэн үг. За гуравдугаарт нь гэх юм бол дагсны хэсэгт байрладаг temporal lobe маш идэвхтэйгээр ажиллаж эхэлнэ. За энэ хэсэг нь болохоор бидний ой санамжийг хариуцдаг гиппокампыг өөртөө багтаж явдаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө дурсамжаа байн хадгалах нь шүү дээ. Тэгэхэд би тэрэнд нэг тэгээд хэлсэн дээ. Дараа нь асуух юм бол ингэж хариулна да гэдэг ч юм уу те. Байн хадгалж явах нь. Та яг одоо M+ original podcast-ыг хүлээн авч сонсож байна. Илүү ихийг сонсохыг хүсвэл M+ application-тэй хамт байгаарай. Нэг хүнд хэлсэн худал мэдээлэлээ бусад хүмүүст ч гэсэндээ мэдэгдүүлэхгүй байх шаардлага үүсэж эхэлдэг шүү дээ. 3-4-лээ нийлдэг найзууд аль эсвэл нэг байгууллагт хамтран ажилладаг хүмүүс нэг хүндээ худлаа хэлсэн бол бусад хүндээ ч гэсэндээ тэр худлаа хэлсэн зүйлээ баригдуулахгүй байх шаардлагатай болно. Яагаад гэвэл худлаа хэлсэн баригдах юм бол хамгийн анх худал хэлсэн хүнд нь энэ хүн худлаа хэлсэн байж таа гэдэг мэдээлэл нь хүрч эрсдэл үүсэж эхэлдэг те. Тэгэхээр бидний ой тогтоолтод яг хинт худлаа хэлсэн бэ? Хинд нь цаашдаа энэ мэдээллийг дамжуулаад явах ёстой вэ? Хэрвээ тэр мэдээлэлээ дамжуулж явахгүй бол энэ хүнд хэлсэн мэдээлэл нь миний хамгийн анх худлаа ярьсан хүнд очиод миний худлаа хэлсэн баригдчихна гэдэг айц төгшөөрөөд байнга үүсэж эхэлнэ. Тэгээд хаа нэг үед бид нэр санамсаргүйгээр үнэн мэдээлэлээ гаргацдаг шүү дээ, цухуулагчдаг. Тэр үед маш хэмжээний сандралууд үүсдэг. За хизээ очиод нөгөө нэг хүнд мэдэгдчих бол яах бол найзлахаа ойлгох болов, ажлаасаа халагдах болов, загнуулах болов гэдэг айц төгшөөрөөд байнга үүсэж эхэлнэ. Тэгээ өмнө хүслэн хэлжсэн худал хэлэх нь бага насны хүүхдийн хөгжлийн явцад зайлшгүй тохиолддог зүйл юм байна гэж тэ. Энэ нь бидний саяны дурдсан тархины урд хэсэг буюу неокортекс хэсэг дээр ачаал маш ихээр ирж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхэд эхлээд зөв дэс дараалтайгаар худал мэдээллүүдээ эвлүүлэх шаардлагатай болно. Энэ зөв дэс дарааллуудыг нөгөө хүндээ хэлэхдээ худал мэдээлэл хүлээж авч байгаа хүнд хэлэхдээ энэ хүн ер нь юу боддог хүн бэ? Ямар сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжтэй хүн бэ? Хэрвээ би худал ярьж байгааг нь баригдах юм бол энэ хүн цаашдаа надад ямар хариуцлагыг ноогдуулах вүлээ гэдэг маш олон талын хүчин зүйлүүдийг эргцүүлж бодсны үндсэн дээрээс худлаа ярьж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь хүүхдийн хувьд неокортекс хэсгийг нь илүү их идэвхжүүлээд чадварчуулах, юмыг олон талаас нь харахад нь бас сургаж өгч байгаа хэлбэр болж ирж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж хүүхдтэй худлаа яриад гэж зааж болохгүй нь бол мэдээж боловч худлаа ярьж байгаа болгон дээр нь хариуцлага өгүүлээд шийтгээд ч юм уу байна гэдэг нь бол бас өрөөсгөл болж ирж байна гэсэн үг. Тий 2-3 настай хүүхдэд бол гой худлаа юм ярьж штэ. Чихэрнээсээ явуулгаа хичээл тулгаагүй аваагүй гэж хэлж байгаагаас нь эхлүүлээл маш олон бүр хүнд хэцүү худал зүйлүүдийг ч зохиож болно шүү дээ.
За Лондонгийн их сургуулийн коллежийн Duke их сургуульд эрдэмтдийн хийсэн судалгаа байна. За энэ судалгаанд болохоор бид нэр хамгийн анх худлаа хэлэхдээ түрүүн хүслэнгийн хэлсэн лимбийн тогтолцоонд үүсэж байгаа сэтгэлийн хөдөлгөөн айдас түгшүүр нь маш өндөр түвшинд байдаг гэж байна. Тэгэхээр хүүхдүүд анх худлаа хэл сурж байхдаа бол маш хэмжээний айдастай. Эсвэл багасаа худлаа хэлэх нь бага байсан хүн том болоод нас биеийн түрээд эсвэл өсвөр насндаа очиод хизээний цагт анх худлаа ярьж байгаа бол нэлээд том худал зүйлийг анх хэлж байгаа бол маш хэмжээний айдсыг мэдэрдэг байх нь л дээ. За гэтэл тухайн худал хэлж байгаа зүйлээ давтаад байх тусам эсвэл арай өөр байдлаар олон дахин өөр хүмүүс худлаа хэлээд байх тусам буюу худал хэлж байгаа нь нэмэгдээл ах юм бол анх мэдэржсэн айдас түгшүүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд нь багасаа л гэдэг байна. Тэгэхээр цаашдаа худалдаж явсаар байгаад худлаа ярих нь ерөөсөө асуудалгүй болоод ирдэг гэсэн. Түүнээс айж ичхэ болчдөг, ямар хариуцлага үүрэх бол гэж санаа зовхгүй болоод ирдэг байх нь л та. Тэгэхээр бид нэр худлаа хэлж байгаас үүдэлтэй сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй маш амархан дасчдаг. Хүн бол анханасаа бас худалж болоод төрчдгөө гэдэг үг биш байгаа байхгүй тий. Ерөөсөө наач худалж хүн анханасаа жоохон бахаас худлаа ярьдаг гэсэн. Анх бол бид нэр адилхан айдас түгшүүрийг мэдэрдэг байх нь олон дахин давтагдаад ирэх тусам амархан болоод ирдэг учраас бусдыг худал мэдээллээр хангаад өөртөө ашиг олох нь илүү хялбар болоод ирж байгаа нь анзаарагдаад ирэх үед бид нэр олон дахин худлаа ярих болоод ирдэг байх нь л тий. Тэнгүүд одоо тархин дотор бол ийм янз бүрийн ачааллууд ирж штэ тий. Нөгөөтгөө хадгалах нь байна, сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах нь байна, төвшүүрээ дарах нь байна. Тэнгүүд энэ биднэрт анзаарагдаж болохуйц бие махбодын хариу үйлдэлүүдийг үзүүлдэг тий. Гар хөлөөрдөг, нүүр нь ингээд хөлсөн давхарга үүсдэг, за зүрх салгалдаг ч юм уу тий. Ерөнхий байдлаараа хариу үйлдэлүүдийг үзүүлнэ. Тэнгүүд энэ нөгөө тархины одоо эрчим багасхын хэрээр үзүүлж байгаа хариу үйлдэлүүд ч гэсэн заримдаа одоо багас худлаа яриад байх тусмаа ер нь багасах шинжтэй болж эхэлдэг юм байна л да. Тэнгүүд ихэнх худал илрүүлэгч төхөөрөмжүүд бол яг энэ физиологийн хариу үйлдэл дээр тулгуурлаж зохиогдсон байдаг те. Гэтэл зарим хүмүүс одоо яг түрүүний зүчи ярьсан судалгаан дээрээс жишээлбэл харагдаж байгаа нь худлаа яриад байх тусмаа үүндээ улам дадлагжаад үзүүлж байгаа хариу үйлдэлүүдээ ч гэсэндээ өөрөө зохицуулж чаддаг болсон юм шүү дээ те. Тэнгүүд энэ нөгөө худлыг илрүүлэх төхөөрөмжүүдийн бас үнний магадлал ч гэсэндээ багасаад ирж байгаа. Тийм яг криминологийн сэтгэл судлалтай холбоотой мэдээллүүдийг уншаад, ном зохиолуудыг уншаад явах юм бол худал хэлж байгаа хүнийг барих арга техникүүдийн үр дүнгүй байдлын талаар дийлэнхтэй дурдгдсан байдаг. Тэр нь жишээ нь мөрдөн байцаалтай явцад гэмт хэрэгтэн гэж сэжиглэгдэж байгаа хүн нь ямар биеийн хөдөлгөөн үзүүлж ийн вэ? Дээрээс нь нөгөө худлаа ярьж байгааг нь барих илрүүлэх зорилттой зүрхний цохилт нэмэгдэж байгаа хэсгээс шалтгаалan худлаа ярьж байгаа үгийг нь илрүүлдэг худал илрүүлэгч төхөөрөмж байдаг те. За мөн бидний өмнө дурдсан Пол Экманы гаргасан micro expression буюу бидний нүүрний хувирлал дээр ямар хувирлууд үзүүлж байгаагаас худлаа ярьж гин үгүй юу гэдэг нь мэдэж болно гэдэг маш олон зүйлүүд онолоод байдаг. Гэхдээ энэ маш олон удаагийн ашиглалтанд ороод амьдрал дээр хэрэгжүүлэх гээд маш олон мөрдөгч нар, сэтгэл судлаач нар, сэтгэл зүйчид ашиглаад ирсэн боловч үр дүнгийн хувьд 50-аас доош хувьтай байдаг талаар дандаа дурддаг. За яагаад вэ гэдгийг хүслэн сая хэлсэн. Бид нэр худлаа яриад байх тусам бидний үзүүлдэг физик хариу үйлдэлүүд намждаг байх нь, бид нэр дасан зохицчдаг байх нь, бидний мэдэрж байгаа айдас хүртэл багасаад ирнэ, сэтгэлийн хөдөлгөөн багасаад ирнэ гэсэн. Сэтгэлийн хөдөлгөөн багасаад ирэх нь нөгөө нэг уртлын неокортекс тархины үйл ажиллагааг маань илүү дэмжиж өгнө. Яагаад гэвэл сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаа үед бидний танин мэдхүү байнгын дарагдаж буурч идэг. Тэгэхээр айдас багасаад ирэх тусам бид нэр илүү чанартай худлаа ярих боломж нь нэмэгдээд ирж байгаа гэсэн. Тэгэхээр тэр илүү чанартай, илүү үндэслэлтэй худал зүйлүүдийг илрүүлэхэд зөвхөн биений хөдөлгөөн гарч ирж байна гэдэг нь бол бас өрөөсгөл болоод явчихж байна гэсэн үг тийм. Тэгээд дээрэс нь маш олон тийм худлаа хэлж байгаа хүний гаргадаг 10 хөдөлгөөн. Худлаа хэлж байгаа хүний үзүүлдэг нүүрний хувирал гэх мэтчлэн мэдээллүүд цацагдаад лах тусам зоригтойгоор худлаа ярих гэж байгаа хүмүүс тэдгээр мэдээллүүдтэй ч гэсэндээ танилцж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрсдөө дадлагжуулаад суралцаад авах боломж нь ч гэсэн бүрдсэн байгаа гэсэн. Тэгэхээр ийм олон хүчин зүйлүүд байгаа учраас бидний хүний худлаа хэлж байгааг нь амархан барьчих болно гэдэг бол хүндрэлтэй асуудал болоод ирж байна гэсэн. Манай монголчууд ч гэсэн ярьдэн штэ тийм гүйлгэнсэн харцтай нүднийх нь харсан тогтохгүй байвал за ер нь наадах чи худлаа ярьж ин да ер нь тавтаргүй байна да гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт сонирхолтой юм шиг явжсэн чинь түрүүний хэлсэнчлэн хүн худлаа ярьж явах үедээ нүдээ зүүн дээш булан руу өргөд юм байна л да. Тэнгүүт энийг уншсан хүн бол нүднийхээ харцыг докторжуулна үсттэй те. Тэгээ ер нь ингээ байнгын биеийн одоо хөдөлтөгтэй тавтаргүй байдаг гар хуруус хавчдаг ч юм уу. Эсвэл хамгаалах байрлалуудыг авч суух, юм ярьж явах үедээ хоош ухрах гэх мэтчлэнгээр биеийн хөдөлгүүдийг үзүүлдэгэ түгээмлэр бол явж яадаг зүйлс. Гэхдээ бас тийм ч
үр дүнтэй илрүүлэх арга техник бол болж чадахгүй байх нь тий. Тийм. Энийг илүү бас дэлгэрүүлэх гэх юм бол нөгөө талаасаа бидний үзүүлж байгаа биеийн хөдөлгөөн өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнийг бууруулдаг, эсвэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гэх мэтчлэн жишээ нь power pose гэдэг ойлголт байдаг те. Ямар нэгэн хуралд орох гэж байгаа бол ихтгэл тавих гэж байгаа бол түүний өмнө сандарч ивэл power pose буюу цээжээ дээшлүүлээд гараа ташаандаа аваад хөлөө алал зогсоод харцаа дээшлүүлэх юм бол энэ pose 5 хүртэлх минут барих юм бол бидний стрессийн гормоныг бууруулад илүү тайван амар болгоод өөртөө итгэх мэдрэмжийг дээшлүүлдэг гэдэг. Тэр онолыг баталсан судалгаанууд байдаг боловч бид нар юуг нь харахгүй өнгөрдөг вөхөр түүнийг нь хэрэгжээгүй судалгаануудыг ерөөсө харахгүй өнгөрчдөг. Хэрэгцсэн судалгаануудыг нь ярьж байгаа тухайн онолыг дэвшүүлж байгаа хүмүүс нь алдартай хүмүүс байх юм бол тухайн хүмүүс нь дэвшүүлж байгаа онолоо ямар суугуудаар цацж байгаа вэ гэдэг нь бас алдартай суугууд байх юм бол жишээ нь тэр power pose-ийн талаар бол TED-ийн илтгэл дээр тавигдсан байдаг те. Тэгтэл TED-ийн илтгэлийг сонсож байгаа хүмүүс нь TED өөрөө чанартай мэдээллийн сувг мөн учраас түүн дээр ярьж байгаа хүмүүсийн зүйлийг нь үнэн мэтэр хүлээж авдаг. Гэтэл түүний цаана яригдж байгаа онолыг нь эсэргүүцсэн маш олон судалгаанууд чанартай мэдээллийн сувгуудаар дамжихгүй дарагдаал өнгөрөөл яваад байдаг гэсэн үг те. Тэгэхээр бид нэр олон кинон дээрээс эсвэл олон баримтат кинонууд дээрээс худлаа хийж байгааг нь барьж байгаа зүйлүүдийг л хараад байдаг те. Нөгөө төхөөрөмж нь ажиллаж байгаа байдлаар хараад байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр ерөөсөө хэрэгжихгүй байгаа маш олон тохиолдлууд буюу баг дийлэнх нь хэрэгжихгүй байна гэсэн. Одоо хамгийн энгийн жишээ нь гэвэл психопатууд бол сэтгэлийн хөдөлгөөнөө маш ингээд хатамжилж чаддаг хүмүүс шүү дээ тий. Одоо харагдахыг хүснээрээ л харагдана гэсэн. Тэнгүү тэр хүн бол яаж л тоглож чадах нь шүү дээ. Үүний нөгөө талд нь амар ийм сандруу ч юм уу тий хүн байлаа гэж бодъё. Хийгээгүй хэрэгээ зүгээр энэ төхөөрөмжийг харангуйтай айгаа сандраад алга нь хөлөрчдөг ч юм уу нүд ам нь эргэлдээл бас хариу үйлдэлүүдийг ижил хариу үйлдэлүүдийг үзүүлэх магадaltaй болж ирдэг гэсэн үг тий. За тэгвэл худал хэлэх нь бидний амьдралд ингээд эргэлдэж л яадаг зүйл бидний ихэнх нь 7 хоног тутамдаа ч юм уу жижиг худлуудыг хэлдэм байх. Гэтэл зарим нь хэмжээнээсээ хитрээд хэвийн биш болоод байна гэж хэлж штэ тий. Энийг яаж таних вэ талаар? Би өөрийгөө бас таних хэрэгтэй штэ тий. Зүгээр л ингээм амьдрахын тулд нийгмийн шаардлагаар жижигхэн худлуудыг хилээд байна уу? Энэ маань бүр томорцсон байна уу гэдгийг нэгдүгээр таних хэрэгтэй болж байгаа. Тэр хит хитэн шинж тэмдгүүд байдаг юм байна л да. За хамгийн ихнийх нь гэх юм бол ямар ч шаардлагагүй тохиолдолд ямар ч одоо хэрэггүй байхад худал хэлэх те. Жишээ нь хинч асуугаагүй байхад ямар ч худлаа хэлэх шаардлага байхад би өчигдөр давд орчтой уулзсан гэдэг ч юм уу те. Тэр хинт ч хамаагүй хинт ч хэрэггүй. Гэтэл зүгээр л өөрийнхөө үнэлэмжийг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд худлаа хэлдэг болсон байна. Эсвэл манай өчигдөр тим бэлэг надад авчираа, тим юмнууд авчираа мэдчихсэн зүйлүүд аваг байгаа хахад бол амар их байдаг гэсэн. Гэхдээ яг үүндээ бэлгийн сонирхоод найзууд нь гэрт нь очиод ч юм уу те эсвэл гэрт нь байж байхдаа нэрээ чи дээр авчин тийм бэлэг авчирсан гэсэн тэрийг чи харилдаг байхгүй шүү. За дараагийнх нь гэх юм бол худал хэлж байгаагаа зөвтгөө тавил. Би ингэж хэлж ийж л энэ хүнтэй харьцсан гэдэг ч юм уу те. Би ингэж худлаа ярьж байгаа болохоор л энэ нийгмийнхаа хүрээлийг авч үлдчихээн гэх мэтчлэнгээр өөрийн худал хэлээд байгаа зүйлээ зөвтгөж гисэн бол бас асуудлын нэг шинж тэмдэг байж болох нь шүү. За дараагийнх нь гэх юм бол үннийг нуухын тулд үйл явдлын тухай үлгэр зохиож гисэн. Богт болоогүй зүйлийг болсон мэтээр ярих. За түүнийгээ нэмээд давс гачраар баяжуулаад ярих гэх мэтчлэнгээр те. Зүгээр худал мэдээлэл хэлэхээсээ илүүтэйгээр аль эсвэл ганц 2 дистаратын юм хэлэхээс илүүтэйгээр бүр ихний худал хэлсэн дээрээ нэмээд цааш ингээ бүр ургуулаад яриад байна гэсэн үг шүү дээ. Тэр нь тэгээд бүр нэг үлгэр шиг юм болчихно. Тэгэнгүүт мэдээч хэрэг ийм амьдрал дээр байж болохын аргагүй үлгэр шиг юм яриад ирэнгүүт хүмүүс байрч эхэлнэ штэ тий. Энэ чи худлаа яриад байгаа юм шүү. Үргэлжсэн олон удаагийн худлыг хилээд ангууд угаасаа нөгөө логикийн алдаанууд зөрчлүүд гарч эхэлнэ. Тэр үед нь эргэн тойронд нь байгаа хүмүүс хамгийн ихэнд худлаа ярьж байгаа гэдгийг анзаарч эхэлдэг. Хамгийн одоо тод илэрл юу вэ гэхээр худлаа ярьж ин гэдгийг нь одоо магадгүй шууд хэлэхгүй байж болно те. Гэтэ эргэн тойрны чинь хүмүүс сайн хүн байх юм бол магадгүй мэдээлж эхэлнэ штэ те. За хамгийн сүүлийнх нь гэх юм бол мэдээч хэрэг үргэлжсэн ийм олон удаагийн худал яваад ирэнгүүт ойр дотны хүмүүс нийтгэхэ болж эхэлнэ. Ялангуяа хайр дурлалын харилцаа ч юм уу эрхэл нөхөрлөл дээр бол хамгийн тодор илэрнэ те. Яагаад тэгэхээр харилцааны суурь зарчим ч үнэн байх, шудраг байх байдаг штэ те. Гэтэл худлаа яриад юм. Нөгөө итгэлцэл гэдэг зүйл маань алдагдаж эхэлдэг. Тэгэхээр хэрвээ таны хамгийн ойрын хүн танд энэ мэдээллийг өгсөн бол чи худлаа яриад байгаа юм бэ гэж хэлсэн бол ер нь болохоо байж байгаа юм байна гэж өөрөө дотроос бодох хэрэгтэй ахна шүү дээ. За үүний дараа gaslighting гэдэг бас нэг ойлголт байдаг те. Gaslighting нь болохоор ерөнхий хүний гаргадаг
зан үйлүүдийг нэрлэдэг байгаа юм. Түүний дотор болохоор юу байж болт юм бэ гэхээр хүний анхаарлыг сарниулах буюу ямар нэгэн асуулт хүнээс асуухт нь түүнд нь хариулахгүйгээр зөрөөд асуултыг асуух байж болно гэсэн үг. За энэ ч гэсэндээ худлаа хэлхийн нэг төрөл болдог. Яагаад гэвэл тухайн хүний асуусан асуултанд нь огт хариулахыг хүсэхгүй байгаагаа зүгээр л өөдөөс нь асуулт хариуллаа. Эсвэл буруу зүйл хийцэн гэдэг нь нуун дарагдуулж өөдөөс нь асуулт асуудаг. Эсвэл бодол санаа мэдрэмжийг багасгах байдлаар худлаа хэлж болно гэсэн үг. За энэ жишээ нь хосын харилцаан дээр авч үзье те. Хосын харилцааг жишээ болгоод. Нэг тал нь тухайн өдөржингөө алга болцсон. Ерөөсөө ghosting хийнэ гэж ярьдаг шүү дээ те. Ямар ч ор сураггүйгээр хаана явж байгаа нь ч мэддэхгүйгээр өглөөс ирээд сайн уу гэж үтснэ зүгээр байхгүй болж ирсэн. Орой гівгэнд дахиад сайн ууг ороод ирэх шүү дээ. Тэгтэл өдрийн турш юу болж исэн нь нөгөө талд нь хэцүү мэдрэмжийг үүсгэх боломжтой шүү дээ. Яг хаагуур явж байгаад ирсэн юм бол юу болсон юм бол буруу зүйл болсон юм биш үстэй, муу зүйл болсон юм биш үстэй гэж санаа зовнилууд үүсч болно. Альэсвэл хардтал сэрдэлтүүд ч үүсч болно те. Энэ болгоныг нь тайлбарлахгүйгээр ингэж явж байгаад ирсэн гэдэг хэлэхгүйгээр зүгээр шууд юу ч болоогүй юм шиг сайн ууг ороод ирэх. Гэтэл нөгөө тал нь ямар ч хэл сураггүй явж байгаа гівгүнд сайн уугээд ороод ирэх чинь надад амар хүнд байна. Би чамд яг юу тохиолдсныг чинь мэдэхгүй, хаана явж байгааг чинь мэдэхгүй, санаа зовлоо гэсэн чинь чи бүр юмыг дандаа амар хүндрүүлж хүлээж авах юм аа. Гэж шууд өөдөөс нь үүссэн мэдрэмжийг нь чамд ийм мэдрэмж үүсгэх боломжтой үйлдэлийг би хийчихээ гэхгүйгээр үүссэн мэдрэмжийг нь үүсгээд дарагдуулчихж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө талд нь би үнэхээр ийм эмзэг юм байх та гэд өөрлөгөө хандсан зүйлүүд рүү ороод ирдэг гэсэн үг. Тэгэхээр яг бодит үүссэн асуудлын талаар ярилцахгүйгээр нөгөө хүн мэдрэмж рүүгээ анхаарад анхныхаа тавьсан асуултанд хэрэгтэй шаардлагатай мэдээлэл авахгүйгээр өнгөрчих боломжтой байдаг гэсэн. За аль эсвэл инэрэнгүү үгсийг хайрлж инхрийлсэн үгсийг ашиглаад өөрийнхөө худлаа ярьсныг эсвэл мэдээллийг нуун дарагдуулж байгаагаа мэдэгдүүлэхгүй өнгөрөх боломжтой. За саяны жишээн дээр явах юм бол орой сайн уу гэдээ ороод ирсэн тэгсэн чинь тэр нь таалагдаа үгүй илэрхийлсэн. Тэгсэн чинь би чам хайртай штэ. Ерөөсөө би өмнө хизээч чам шиг хүнийг хайрлж үзээгүй. Гэтэл чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Чи бол ингээл миний амьдралд байгаа цор ганц хүн. Би чамд ерөөсөө муухай зүйл бодож алга болохгүй. Гэх мэтчлэнгээр нөгөө хүнээ миний амьдрал чухал хүн шүү гэдгийг ингээд бүр хитрхи дөвөөлгөж ойлгуулах гэж хичээгээд тэгэнгүүт энэ процессын дунд нөгөө санаа зовсон хүн маань бодит мэдээллийг авахгүйгээр яг юу болсныг мэдэхгүйгээр за надад л хайртай юм чинь яавал гэжтэй гэл өнгөрөө авчиж боломжтой тий. Гэтэл яг бодит байдал дээр асуудал үүсгэсэн зүйлийн талаар ярилцаагүй хэлэлцээгүй дахиж тийм зүйл болох уугүй юу гэдгийг чи ярилцаагүй надаа энэ үйлдэлүүд чинь ийм мэдрэмжийг төрүүлж шүүш гэдгийг мэдээгүй аль талд нь ойлголцоогүйгээр яваад өнгөрч. Тэгэхээр дараачийн удаа тухайн үйл явдалд автагдах юм бол дахиад ихний байр суурьнд хүрээд ирнэ гэсэн үг шүү дээ. Дахиад санаа зовно, нөгөө хүнээ хардаж сэрдэнэ гэдэг нөхцөл байдал руу орчихно гэсэн. Тэгэхээр ийм байнгын худлаа ярьдаг, онцгийн шаардлагагүй зүйлсийг жижиг зүйлсүүдийг ч гэсэн худлаа ярьдаг, мэдээллүүдийг нуун дарагдуулдаг хүнтэй харилцаатай, байнгын ийм доктортой харилцаатай явна гэдэг бол нөгөө хүнд нь нэлээд хэцүү те. Яа тэгэхээр байнгын ийм зөрчилдөөн үүснэ, зөрчилдөд байгаагаас өөрөө залах нь, өөртөө ч бурууг өгнө. Тэнгүүт ийм асуудлууд үүсч эхэлж шүү дээ. Тэгэхээр хэрвээ таны эргэн тойронд иймэрхүү жижигэн худлаа ярьдаг хүн байх юм бол та яах вэ гэдэг зөвлөмжүүд байна л та. За хамгийн ихнийх нь гэх юм бол энэ худлаа яриад байгаагийн цаана нь ямар нэгэн шалтгаан байгаа гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрөний өмнө дурдсанчлан магадгүй багтан ч юм уу янз бүрийн асуудал үүссэн байхыг үүсэхгүй сэтгэл зүйн шалтгаантай те байхыг үүсэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ худлаа яриад байгаа зан үйлийг нь өдөөдөг сэтгцийн эрүүл мэндийн суур асуудал байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За дараагийнх нь гэх юм бол үнэхээр те онцгийн шаардлагагүй төрөний дурдсагдсан хэвийн хүнээс давсан хэмжээгээр худлаа яриад байх юм бол тухайн хүндээ шаардлагатай асуудлаа хүлээн зөвшөөрөхөд нь шаардлагатай эмчилгээг санал болгох хэрэгтэй болж эхэлж байгаа гэсэн үг. За эмчилгээг санал болгоод дэдэг чи ингээ худлаа яриад байна. Энд чинь бидний харилцааг одоо хэцүү болгож байна гэд мэдээллийг өгөөд идэг харилцаагаа авч үлдэх арга замуудыг хэрэглээд идэг. Гэтэл нөгөө худлаа яриад байгаа нөхөрмөө нөгөөтгөө хүлээн зөвшөөрөхгүй болж болно шүү дээ. Чи одоо би хийгээд гисэн гэдэг ч юм уу. Чи л эмзэгээр хүлээж авч ирнэ түрүүний зөчийн хэлсэн эффектүүдийг ашиглаад авах юм бол заавал бас тэр харилцааг авч үлдэх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ бодолцох хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр үйл явдлаас нь байнгын өөртөө гэмтэл авч байгаа бол шаардлагатай хэл хязгаарыг тогтоогоод үнэхээр чи өөрийгөө засч чадахгүй, залруулж чадахгүй болвол харилцаа маань бас дуусах хүртэл ийм эрсдэл байна гэдгийг ойлгуулад ярилцсан зүгээр болох байхаа. Тэгэхээр аливаа харилцаанд орж явахдаа бас би өөрөө хүнд итгэж чаддаг хүн мөн үү гэдэг асуултаас айгүй чухал санагдаад тий. Магадгүй өмнө хинэгэнд итгээд хууртцсан. Одоо түүнээсээ болоод хүн болго ер нь л худлаа ярих боломжтой байд юм байна. Гээд дараачихаа харилцаануудад хэлж байгаа зүйлийг нь дандаа эргэлзээтэйгээр хүлээж авах.
ерөн зүгээр хэн мэдхэвдэ гэдэг байдлаар хүлээж авах те. Энэ нь тухайн хүндээ гаргаж байгаа хайр сэтгэлийг нь тасалдуулах, бүр ингээд өөрийгөө бүрэн 100% зориулах боломжоос нь хомслоо л байна гэсэн. Яагаад гэвэл цаана нь энэ хүн яаж ч магадгүй штэ гэдэг айдас байгаа даа гэсэн. Тэгэхээр бид нэр өөрсдөөсөө бас би үнэхээр хүнд итгэж чаддаг хүн үү гэдэг асуултыг асуугаад ямар үеүүдэд би тухайн хүнээ харилцаанд орж байгаа талаа хардаж сэрдээд асуудал үүсгээд байдаг вэ гэдэг дээр ч гэсэндээ бас төвлөрөх анхаарах хэрэгтэй. Тэ? Итгэхийн нөгөө талд нь харилцаанд орж байгаа би бас өөрийгөө үнэн байлгах талаас нь. Ягаад тэгэхээр нэг л удаа худал хийчих юм бол харилцаанд маань одоо дараа нь сэргэгдэж болохооргүй сэв сууж идэг те. Өөрөөр хэлбэл жижигхэн л юм шиг мөрчлөөсөө бидний харилцааг, бидний үндсүүлийг, амьдралыг сэвтээдэг үйл явц учраас өнөөдрийн дугаарыг бас онцолж бэлтлээ. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө хувьд харилцаж байгаа хүнийхээ хувьд үнэн байх гэж хичээж байгаарай. Тэгээд харилцаа эерэг нэг нэгэндээ итгэлцэлтэй байх юм бол ерөөсөө аз жаргалтай амьдрал тасалдахгүй л гэсэн үг шүү дээ, тэ? За тэгэхээр дараагийн дугаараараа эргээд уулзъя. Энэ удаагийнхаа дугаарыг ингээд төгсгөе. Баярлалаа. Баяртай.